За энэ прокурорын байгууллага гэдэг чиг чухал үүрэгтэй байгууллага юм байл л дээ. Элбэг дорж Мягомбын хол хоёрын үед улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч хууль гэлтэн байгууллагч бидний ярьдаг улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч ерөнхий прокурор нэг нь үл авилгын тэмцээн дарга 3. Тэр 3-ыг өөрсдөө хүнээр тавьж аваад ястаа нэг алж өгсөн. Дараагаар нь Баттулга ерөнхийлөгч болоод одоо ерөнхийлөгч болсон хөрөлсөх нэг нь Зандан Шатар ямцууч. Энэ 3 одоо болохоо байлаа. Энэ өмнөх хүмүүс хэрэн болохгүй байна. Эдний нэг өөрчлөхгүй бол энэ хонгол ер нь хэцүү байна гэдэг ингээд 3 хүн гаргаж иж тавьсны нэг нь одоо энэ ерөнхий прокурорын Жаргал сайхан АТГ-ийн дарга Даш Тава. Энэ хоёр хүний хоёулынгийн буцаага томлыгод оруулж ирж байгаа юм байна л да. Хүнээс хамаардаг ч юм байна. Энэ улс төрчид гэж солиотой галзуутай юмнуудаас хамаардаг юм чи энэ томилогдож байгаа хүмүүс их байгаа. Би ер нь одоо энэ улс төрчид томилж байгаа цагт бол энэ улс төрийн нөлөөллөөс ангижрахгүй мэй гэж ойлгож байгаа. Жаргал сайхан гойг бол одоо гайгүй майгүй гэл баахан юм ярьцгааж илээ. Би саяны энэ хэдэн жилийн хугацааг нь харахад тэр улс төрийн шинжтэй 80 хүний хэрэгээ багцлж оруулна гэдэг бол Монголын түүхэнд байхгүй шүү. Тэр хөгжлийн банкны хэрэг би яриад байгаа. Хөгжлийн банкны гэж хэрэг байж болно. Тэгэл тэр хэрэгээр нь ингээд салгаад ингэхгүй 3 сар гаруй одоо 80 хүнийг драмын театрт тоглуулад тэгээд 80 гаруй хүнээс 40-од нөлөө цагаатаад ингээд явсан байхгүй. Тэгээд тэрний хойноос одоо ингээд дахиад өчнө хэдэн сар жилээр явуулж идэг. Тэгэхээр би одоо энэ үйлдэлээс бол энэ улс төрчдийн нөлөөлөл бас танаас салахгүй л байна да хөөрхийл гэж бодож байгаа. Ер нь манай их хурлынх манай Байнгын хорооных нь прокурорын байгууллага дээр бид нар бас хамтраа шинжилгээ хийх хэрэгтэй байна. Энэ бол Жаргал сайхан ерөнхий прокурорын ажилч биш байх. Энэ босоо тогтолцоо нь бол асар их одоо тийм сөрөг Монголын нийгэм маш их сөрөг авчирч байгаа. Даргын томилогдсон хүн бол даргадаал үйлчлэн төлөөс хууль биелүүлэх, хуульд үйлчлэх гэдэг юм бол тэгэхээр онлын хувьд бид нар яриад бол байдгүй юм шиг байлаа. Ийм бас өөрчлөлмөр байна. Тэр хорих газрууд дээр хүртэл одоо ингээ магдлангаар ингээ гаргана гэдэг чинь л үзмжээр л явж шít. Уг нь бол тэр ял эдлэг жилийнх нь хагасаар нь гаргачихар юм байхад одоо тэр хөгжлийн банкны хэрэгээр орсон мó нэг залуу одоо нэрийн хилтгэл багтаа Мөнхбатыг өчнөнд хамлж байгаа шít. 2 жил 8 сар авсан бол нэг 14 жилээр ордог байхад зарим хүмүүсийг үзмжээр нь 2 жил хүртэл явуул. Ийм та нар л ажигладаг болохоос биш над шиг нөгөө хонглоор нь яваад гараад өчнө олон залуучууд бас одоо ингээ хожим нь хилмигдэж байгааг харахад их харамсалтай байдаг шүү. Би сая бүлэг дээр асууцсан. Би асуулт асуугааг одоо ерэн зүгээр санал хэлчих. Бас таныг одоо анхаарч ажилласаа одоо ингээд баахан нөхдөө танд хайр зарлал бүгдээрээ л одоо дахиад 6 жил болгол гэж хэлээ. Гэхдээ болгол тэгтээ яхан юм хийлдэ. Хууль ёсон сахиулаад өгөлдөө. А би танд бас түрүү хэлсэн одоо дахиад хэлчихье. Энэ судлам дарж чимгээ нарыг одоо хэрэгтэй төвөгт нь ингээд хилмигдүүлсэн хүн эдгээр нь одоо цагаатчихад байхад яагаад таны прокурорын байгууллага тэр энэ одоо хэргийг хариуцж байсан Батчаргал гэх прокурор нь өмнөгөө ерөнхий прокурор болоод явчихдаг юм бэ гэсэн. Таны хариулт хэрэггүй баг. Зүгээр ер нь ингээд бас ухаад ингээд ярил үнэхээр Монголын нийгмийн жаахан шудраг уулгыг яриул ярих юм зөндөөл байгаа. Тэгтээ та 6 жил ажилласан жижиг сажиг нөлөөлөл орсон байх. Мэдээж бүх прокурорын бүх үйл ажиллагаанд бол улс төрчдийн нөлөөлөл юм уу босоо нөлөөлөл байхгүй байх. 100% гэж би хэлээгүй шүү.